За өнөөдрөөс эхлээд Монгол Улсын засгийн газраас өргөн бариад улсын хурлаар батлагдсан цахим мөрөдөд тоглоомыг хориглосон хууль хэрэгжиж эхэлж байгаа юм. За цахим мөрөдөд тоглоом бол маш олон гэр бүлд хор шиг авчирсан. Нэгээс нь өнгөрсөн онд гэхэл 500 сая доллар Монгол улсаас гарсан гэж ойлгож байна. Энэ бол нийт төлбөрийн тэнцэл дээр маш их хэмжээний дарамт авчирсан. Жишээлбэл Монгол улс эхний үйлрэлт 2025 оны байдлаар 400 сая долларын төлбөрийн алдагдaltaй байсан. Тэгэхээр яг энэс илүү их Монгол улсаас гарч үүний араас ханш өсөж нэгээс нь долларын ханш, чангаар төгрөгийн ханш суларсан. Үр дүнд нь бол импортын инфляц нэмэгдсэн. За цаашлаад нийгэм чинь маш их хэмжээний хор авчирсан. Ялангуяа хохирсон гэр бүл за иргэд маань байраа машинаа барьцаалаад тоглоод алдаад маш их хэмжээний охирол авчирсан байна. Тэгэхээр энэ бүхнийг энэ хуулийн зохицуулалтаар хаасан гэж ойлгож болно. За өнгөрсөн онд бол нийтдээ 50000 хүсэлт Монгол Улсын засгийн газраас хаахаар тийм линкүүдийг, аккаунтуудыг явуулсан. Үр дүнд нь 3000 нь хаагдсан. Яагаад 2000 нь хаагдав вэ гэхээр Монгол Улсад ямар нэгэн байдлаар хуулийн зохицуулалт байхгүй байсан гэдэг. За цаашлаад дээр бол энэ цахим мөрөдөд тоглоом ялангуяа экспедитийг ашиглаж маш их хэмжээний санхүүгийн лөөвөр явсан байна лээ. Ялангуяа хүмүүстэй мөнгө хандив гэж авчаад тэр мөнгөө гадагшаа экспедит аккаунт явуулаад тэгээ буцаад угаагаад Монгол улс руу экспедит оруулаад ирдэг. Тэгэхээр энэ хэмжээний санхүүгийн лөөвөр нөгөө талдаа бол их хэмжээний иргэдийн хохирол баахгүй болж байгаа ойлгож болно. Цаашлаад бол хуулийн хэрэгжилтэнтэй анхаарч авах чухал гамаа. Яг бол VPN ашиглах ахиа шинэ аккаунт хуудас нээх тийм эрсдэл байгаа. Гэхдээ нэгэнт Монгол улсад хууль батлагдсан энэ хуулийн хэрэгжээд эхэлсэн болохоор хууль хүчний байгууллагууд мөн цахим хүч инновац харилцаа холбооны яамс анхааралтай ажиллана гэж хэлмээр байна.